Аранга аймгийн насан туршийн суралцахын төвөөс суралцахуйд хамтдаа гэж сарын аяныг хэрэгжүүлж байгаа. Энэ аянд нэгдэх болсондоо баяртай байна. Суралцахыг би ойлгохдоо гадаад мөн чанар талаас багш суралцагчийн хоорондын хамтын ойлголцол буюу хамтран ажиллах үйл явц гэж ойлгодог. Дотоод мөн чанар талаас аливаа мэдээлэлд оюуны боловсруулалт хийсвэр үйл явц юм аа. За ингээд боловсролын хөгжлийн анхдагч суурь болох сургуулийн өмнөх боловсролд сүүлийн 15 жилийн турш тасралтгүй ажиллахдаа өөрийнхөө болон багш нарынхаа мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, нэмэгдүүлэх тал дээр төлхөө анхаарч насан туршийн суралцахын төвдөө хамтарсан ажилладаг. За миний бодлоор хүн зорилготой хүрэхийн тулд амжилт гаргахын тулд бусдаас биш зөвхөн өөрийн гаргадаг шийдвэрүүдээс 100% хамааралтай гэж бодож түүнийгээ амьдрал үйл ажиллагаандаа байнгын мөрдлөг болж санаж явахыг хичээдгээ. Ингээд насан туршийн суралцахуйд хамтдаа суралццгаая.